I'm Arjun Rinpoche, the director of the Tibetan Mongolian Buddhist Culture Center in Bloomington, Indiana. Cham or Cham is a part of the traditional religious and folk culture of the Tibetans and the Mongolians. Here today with the topic of masks, a project of the restoration of our understanding of how they can protect the people's spiritual and everybody's life, everyday life, safely and health. Цар тахал гэдэг үгчсэн хэлдэг хамгаалалтын төлөвлөлтний ямар хүнд хэцүү байдалд авчрав те энэний эсрэг төлөвлөлтний хийж бүтээсэн тэр баг буюу амны хаалт ямар их үр дүн ачаал бүгдтэй ингээд нэг талаас нь тэрийг ингээд бэлэгдээд энэ жилийн тэр сургуулийн бисталал маск нэртэй зохион байгуулсан. Хоёрдугаар бол би ингээд спиритуал маск буюу шашны замуулын дагуу самын баг бүтээдэг уран бүтээлч хэвд бол энэ олнуудаа олон жил болцсон учраас намайг бас энэ жил бол яг дангаараа энэ подкастыг харьцаад тэнд нөхцөлн гараа тоглолтоо гаргачаа гэж өрсөн байгаа. Яг үнэтэй тогтцоод мэдээж бас Монгол Улсын соёлын элч болсон. Энэ үйл явдал маань бас манай хамтран зөвхөн байгуулагчдад бас их сайхан мэдээ байсан. Тэд нар маань бас намайг хүндэтгэж энэ арга хэмжээ дангаараа тэгээд Монголын соёл урлагаас сайхан хэмжээ болон өргөнлөх зохион байгуулагчаа гэж хэлсэн. Тэгээд энэ утгаараа би сая баг 50 орчим монголчуудаа бол энэ арга хэмжээнд оролцуулаад ингээд викендтэй урлагийн сайхан хэмжээ зохион байгуулалт ингээд амжилттай зохион байгуулалт ирлээ. Хамгийн гол санаа бол ерөөсөө тэр тайсан дээр шинжлэх ухааны бололт амжилтын амны хаалт гэдэг бол хэзээ өндөрлөлт нь ямар их ач тустай байна вэ? Маск гэдэг чинь. Түүнтэй ялгаагүй эртээрийн тэр цамын баг гэдэг шашны цамын бүжиг гэдэг бид нар тэр чинь бол хүний оюун ухааны хувьд бол тархлаас болоод хүний жинхэнэ тийм эрүүл байх тал юмтэй. Магадгүй тэр шинжлэх ухаанаар нотлоо тэр вирус, бактери гэдгийг чинь хараагүй хөвднөс үсэх үеэс тэр дээр үйдэх өндөрлөлтөнд жинхэнэ ач тусаа өгчээсэн л да энэ маск баг гэдэг чинь бол тэ. Энийг өмснөөр тэр жилийн тэр хувийн тэр онцлог орны гай барсан муу мах аймаг ажилладаг галига цамын бүжигт ч өөрөө ингээд нэц дарах муу мах аймаг даран сүнээр өгсөн утгатай тийм цамын бүжгийн хэлбэр нүүдэл тийм байж байгаа юмтай холбоотой. Тэгэхээр энэ хоёр орчин үеийн маск бидний тэр дээрээс хийж ирсэн тэр шашны холбогдлолтой энэ оюун ухааны цамын баг хоёр бол ямар үеэлтэй холбоотой гэдгийг бас ингээд өндөр хүмүүст үзэгчдэд их ингээ хэлбэрээр харуулж ил гэсэн санаа байна. Би зөв дээрх ингээд далаа багштай ингээд уулзчаад бас ингээд шашны энэ цамын урлагийг ингээд бас яг ингээд тайз дэлгэцийн хэлбэрээр ингээд явж болох юм болов уу яадаг юм бол бас ингээд ном журам бас таардаг юм уу гэдэг талаас асууж ирсэн. Тэгэхээр далаа багш бол үнэхээр болно орчин үед бол үнэхээр үзэгчдийг энэ тайз дэлгэцийн урлагаар ингэж татаж сонирхуулахаас илүү яг хэрвээ бид нар яг сонирхоод эргээ цааш нь сурч мэдээгээд өшөөл авлаад ингээд асуух юм бол харин дэлгэрэнгүй сайхан хариулт өгч болох юм аа. Тэгжсэн тэгэх юм бол тэр бүрхэн шишний талаар яг ямар учиртай яагаад ийм 3 мэттэй байдаг эсвэл 5 мэттэй яагаад гэвэл хүмүүсийн их асуудал юмнууд тэр байдаг л тэр болгонд нэг сайхан тайлбарыг өгч явах юм бол энэ ч өөр их сайхан учиртай сайхан шишний хааш сайхан дэлгэрүүлсэн хэлбэргээс төвөөс ийм сайхан хэмжээ болно гэж далавч альтжсэн. Тэрнээс хойш би айгүйх зүрх зэрэгтэй бас энэ цамынхаа урлагийг ингэж их тайз фестивал энэ урлагийн бүтээлүүд дээр гаргаж иржсэн. Тэгээ кино клип янз бүрийн юмнууд их ашиглаж хүмүүс хамтарч ажилладаг л да.
Цагаан өвгөн гэдэг бол өөрөө ерөөсөө л Монгол дүр юм байна. Одоо бидний л өвөг дээдс, тэ бидний л өвөө юм ээ гэсэн. Би 2007 онд Монголд 108-нд самыг дэглээ тавьж авах манай гэрэл говьд одоо тэр үед л дэглэл тавьжсэн маш олон сургууль зэлийн бүжгийн хөвгүүдийг цуглуулж 108 бүжигчин бүрдүүлж мэт тавьжсэн. Сэтгэлийн талархал гэж байдаг шүү дээ. Юм дот талархаж сураа. Бүх юм шишин тэгж ямар юм хийгдэндээ талархаж байгаа. Энэ сайхан арга хэмжээ энийг одоо зохион байгуулсан тусалсан те одоо энэ дэмжсэн бүх хүмүүст тэгэхээр баярлалтай те ямар нэг арга хэмжээ болохоор би нэг дэмжиж тухайлбал одоо энэ арга хэмжээг зохион байгуулсан одоо the culture of the center vibrancy гэдэг одоо John Locke гэдэг тэр гэрэл тоор бид нар бол одоо нэг одоо жил болгон баяж зохион байгуулж ирсэн. Тэр бол одоо үнэхээр Ахуус Америкийн маш том тийм урлаг судлаач нар тэгээд яц урлаг судлаач. Би бол судалдаг институт судлаач. Манай тэр доонлсэн гэж Чингис хаан цэцлэг бодож бүтээсэн. Тэгэхээр уран бүтээлч Монгол уран бүтээлчд маань байнга дэмжиж хамтарч ирсэн. Тэгэхээр хайж үзсэн урлаг бүтээсэн. Тэр нэг гэрэл хөвгөдөд ингээд сайхан уран бүтээлчнэр энэ хамт олон энэ сайхан хүмүүсгүйгээр одоо энэ том арга хэмжээ зохион байгуулах гэж байна.